Hi guys. За, шинжилгээтэй тавтай морил. За, та намайг хаана байгааг харж байгаа байх. Би яг одоо гэртээ ирсэн байна. Станаас сайхан Монголд ирсэн байгаа. За, өнөөдөр хэдүүлээ нэгэн маш сонирхолтой зүйл хийх болно. Тэр нь юу гэхээр, за хэдүүлээ ерөнхийдөө бол гитар болон укулеле бусад жижиг саж хөгжмөдийг бол хөгжүүлж чадна тийм үү. За ерөнхийдөө бидний ихэнх төлөвлөрөөрийг яаж хөгжүүлэх, ерөнхийдөө хаанаас нь яаж эхлэх үү гэдэг талаар ерөнхийдөө тийм сайн мэдэхгүй байх гэж бодож байна. Сайхан нэг хэдэн хоног нэг судалгаа хийж үзсэн. Өөрөө би туршиж үзээ. За ерөнхийдөө боломж юм байна гэд ойлгоод тэгээд ингээд та бүхэнд ингээд хуваалцгаад ингээд сууж ийн. За тэгэхээр бид нэр төгөлөр хор хөгжлөхөд юу хэрэгтэй юм бэ гэхээр за байж байгаа guys. За би энэ хүү багчийг бол захиалсан 3-аас 5-аас захиалсан байгаа. За энэ багч дотор ерөнхийдөө яг юу байгаа юм бэ гэхээр бидний хамгийн их хэрэглэгдэх зүйлийн түлхүүр гэх юм уу? Төгөлдөр хуур хөглөх юм нэлийн бас хөрхөн хүнд багж байгаа. За энэ хэрэг болно. За тэнгууд бас энэ зөөлөвчийн эсхийн маягийн юм хэрэгтэй. За дараа нь юунд хэрэглэхийн та бүхэн дараа нь тайлбарч өгнө. За дараа нь юу хэрэг болох вэ гэхээр за энэ герц хэмжиж энэ хэрэг болж магадгүй. Энэ яг тийм хэрэг нь маш сонирхолтой. Одоо дараа нь төгөлрөөр хөвлөхдөө би та бүхэнд харуулна. A440 гэдгийг харж байгаа бах. Энэ ерөөд бол долгион гэж байдаг. Үндсэн одоо хөгжим метр хөглөхөд 440-оор хэмжигдэж хөглөгдөнө. Дараа нь юу хэрэг болох вэ гэхээр мэдээ чи юм. За энэ ятгах шиг энэ цохор юм юу вэ гэхээр за бас адилхан энэ эскиний энэ шиг адилхан нөлөөтэй гэх юм уу? За энэс хоёр ширхгийг авна. За тэгээд энэ бас жижигхэн алах маягийн юм хэрэгтэй байж магадгүй. За одоо энийг бас авъя. За өөрч нэг хэрэгтэй юм уул нь эднийг бол хэрэгэлдэг. Гэхдээ бүр илүү цаашаа мэрэгжлийн төвшөнд одоо төгөлрийн засвар юу гэж байдаг. Тэднийг бас ашиглахад хэрэглэнэ. Тэгэхээр эхний ээлжинд хэрэглээ төгөлөр хуур хөглөх учраас хамгийн гол багаж буюу энэ түлхүүрийг авна. Юм энэ хоёр зөөлөвчийг ашиглах байгаа. За ингээд хэдүүлээ шууд гол юуруугаа орцгоё. Миний төгөлдөр хуур маань харагдаж байна. За энд одоо баг миний Swift сурсан бүх бүтэн 4 жилийн програмууд байна. Нилээ их юм байгаа. За тэгээд ерөнхийдөө одоо яах вэ гэхээр одоо төгөлдөр хуурыг задлж эхэлнэ гэх юм уу? За одоо эхлээд энэ дэдлийг сөхнө. За одоо яах вэ гэхээр та бүхний цойж гэх юм уу? Энийг ингээд сөхчнө. Цойж нь мултлаад за нөгөө талд нь бас дахиад нэг цойж байгаа. Энийг бас мултлана. Мултраад гараад ирж байгаа гэсэн. Энийг нь авчихна. За ийм болж ирж байгаа. За дараа нь яах вэ гэхээр хасах очир хэрэгтэй. Энэ болтуудыг авна. За одоо та бүхний харж байгаачлан тэр энэ таглаан салаад ирж байна. За одоо та бүхний харж байгаачлан дахиад ийм хасах юу байгаа. Энийг нь дахиад суулж авна. За ерөнхийдөө даралтын энэ дээр байгаа юмыг суулж авна гэсэн үг. За төгөлдөр уур маань бол ингэж харагдаж байна. За ерөнхийдөө бол яг төгөлдөр уурын хэдүүлээ анхны хичээлээр үзсэн тийм үү? Контрактаа гэд тэрний хамгийн бүтэн нотнууд дээр болохоор ердөө ганцхан нэг ширхэг утас байдаг байх нэ. Харшин үү те. Тэгэд цаашаа ингэж 2 болчихж байгаа. Ганцхан энэ доотлын өнгөн дээр бүхэл бүтэн ийм 2 утас байна гэсэн үг. За тэгээд цаашлаад явах юм бол одоо ингээ бүр 3 ширхэг болж ирчин тийм үү. Тэрэг энчээс ахуулаад энэ маань 3 утастай болж ирж байгаа. За тэгээд цаашлаад адилхан ингээд 3 утасаараа яваад дуусж байгаа. За тэгээд одоо хэдүүлээ төгөлдөр хуурыг яаж хөглөх тухай та бүхэн одоо товчхон хэлж өгье. Яг бүх даралтуудыг эхнээс нь ингээд хөглөх юм бол ер нь бол нэлээд их хугацаа ордог. Бараг 2-3 цаг суудаг. Төгөлдөр хуурыг хөглөхөд нэлээд их цаг хугацаа шаардна. Нөгөө нэг утастай 2 утастай гэж юм байсан шүү дээ. Тэр нь бас яг яаж хөглөх талаар нэг хальт та бүхэнд харуулъя. За одоо ингээд дэлгэсэн дээр та бүхэн харж байгаачлан piano meter гэж байгаа. За энэ аппликейшнийг та бүхэн татаад авчих. Android-ээр байсан, Apple дээр байгаа үгүй юм сайн мэдэхгүй байна. Энэ аппликейшн бол яг эхний ээлжинд зүгээр үнэгүй ашиглаж болно. Үнэгүй ашиглахдаа нөгөө хязгаартай байдаг байгаа. За гэхдээ нэг боломжийн зүйл нь болохоор 100,000 төлөөд насан туршдаа ашиглаж болох юм байлээ. Тэгээд хэдүүлээ өнөөдөр 1-2 такт хөглөх болохоор үнэгүй ашиглахад болно гэсэн үг. За та нарт
пиано мэдрэлүү оронгууд ийм хоёр юм гарч байгаа. Тэнгүүд эхлээд шууд new tuning file гэдгийг сонгоод тэр шууд continue гэдгийг дарна гэсэн. За одоо энэ тайлбар дээр юу гэж байгаа вэ гэхээр за одоо нөгөө хөглөхөөс өмнө хэдүүлээ ярьсан тийм үү. Сая 7 өнгийг тоглож байгаа. За тэрнээс гадна бас ингээд нотнууд дээр байгаа штэ. Энэ ля дараагийн ля бүх ля дээр нэг тоглоод өгчнө гэсэн үг. Тэр нь яаж байгаа вэ гэхээр одоо ингэ хөглөгч аппликейшн дээр ингээд таниулж байна гэсэн үг. Өөрхөн төвлөр хуурыг ойлгомжтой тий. За одоо ихтэй шууд эхний юугаас явъя. Хамгийн ихнийх нь энэ нэгдүгээр утас хөглөх. Одоо та бүхний харж байгаа ч ингээд энэ хамгийн зүүн талын хэсэг маань жоохон яг цагаан багаз. Тэгээ цаашаа болохоор ингээд жоохон бүдгэрээ явсан баз. Энэ бүдгэрээ явсныг нь болохоор нөгөө хөглөх боломжгүй. Тэрний өсвөр ингээд хэдүүлээ өнгөөг ашиглаж болохоор хязгаартай гэж хэлсэн тийм үү. Мөнгө төлөх юм бол энэ маань ингээд арилаад төгөлөр өрөг бүхэлд нь ингээд хөглж болно гэсэн үг. Тэгэхээр одоохондоо хэдүүлээ төлбөр төлөх хүчнийг яарах хэрэггүй. Тэгвэл эхний ээлжинд бидний зорилго төгөлөр хураа хөглөж сурах байгаа тийм үү. За эхлээд нэгдүгээр утсыг одоо нэгдүгээр утас нэ төгөлөр хуур дээр байгаа ганцхан ширхэг юм утас байгаа тийм үү. Энийг яаж хөглөх вэ гэхээр за эхлээд энэ лиага дуургаж байгаа. За энэ утасныхаа юугаа нэлээ ойрхон тавьж өгнө. За тэгээд лиага дуургаж өгнө. За одоо энэ сум маань жоохон доош зааж байгаа. Тэгэхээр энийг жоохон чангалах хэрэгтэй гэсэн үг. Яг 0 дээр нь наваачна гэсэн үг. Одоо дахиад дуургая. За одоохондоо хасах 75 дээр байна. Энийг 0 болгоно гэсэн үг. Тэгэхээр яах вэ гэхээр нөгөө бидний энэ багажийг ашиглаж хөглөнө гэсэн үг. Тэрнээс өмнө хэдүүлээ нэгэн сонирхолтой энэ зүйлийг тайлбарж өгье. Энэ юу вэ гэхээр одоо нэг frequency одоо нэг герц хэмждэг багаж гэх юм уу да нэг тийм энийг яаж ашиглах вэ гэхээр ямар нэгэн бит зүйл дээр зохиж дуургана. Тэнгүүтээ энэ бүр хэсгээ аль нэг хэсэгт мод ч юм уу одоо энэ төгөлөр уур дээр ихвчлэн болно. Төгөлөр уур дээр очиж нааж өгнө гэсэн үг. Одоо би энд зохиж үзүүлээд энд ингээд нааж үзүүлээ заяа. За сонсож байгаарай guys. Сонсож байгаас. За эхлээд зөглөө. Энэ долгио маань ля өнгө дуурж байгаа гэсэн үг. За одоо хамгийн доотлын өнгө маань ганцхан утастай болохоор ямар нэгэн ийм багшнууд бол нэг одоохондоо хэрэг болохгүй. За одоо эхлээд та бүхний аль нэг буланд нь нөгөө саны төгөлөр хуурын өнгө гарч ирнэ. За хасах 75 гэж амчаа энийг чангална гэсэн үг. Дээшээгээ 0 болно гэсэн үг. За эхлээд энэ багчаа хийчээ. За ляга дуурглаа. Хасах 76. Одоо чангална гэсэн үг. За энэ бол нэлийн их мэдрэмж шаарддаг. За та бүхэн харж байгаа юм уу? Өмнө хасах 75 байсан бол чангалсаар хагаад 0 руу ерөөхдөө төхөллөө. За гэх мэтлээ ингэж хөглөх байгаа. За одоо дараачийн өнгийг хөглөө. За одоо нэг сайн анзаараа. Одоо дараачийн өнгө маань аль утсыг зогсож байна? Энэ утсыг зогсож байна тийм үү. За энэ маань ингэ явж жагаад за нэг утастай юу болж харж байна. За ингээд оршиж байгаа. За энийг маш сайн нөгөө шалгах хэрэгтэй. Яг ингээд утсааныг ингээд анзаарахгүй одоо өөр нөхөнд нь хийгээд тэгэд ингэ чангалаад идэг. Тэгсэн чинь энэ нөгөө энэ мэдтэр болохоор ерөөсө чангарахгүй. Тэгсэн энэ дээр ингэ чангалаад идэг. Тэгж жагаад төгөлөр уурыг тассан хүмүүс бол ер нь бол байдаг. Төгөлөр уруу утас хасгаад нэлээ аюултай. Бараг нэг тесрэх бөмбөг дуурж байгаа юм шиг л. За яг ч тесрэх бөмбөг биш зүгээр амар гитарыг бодвол маш хүчтэй тасардаг байгаа. Яг гэх юм бол энэ нэлээ илүү хатуу бас нэлээ гитарууд бол хамаагүй илүү том утас. Тэгэхээр ингээд нэг тасрахад юм бол амар тас гэж дуугардаг. Тэгэхээр маш нарийн хариуцлагатай харна гэсэн үг. За дараачийн яг хэдүүлээ хөглөө. Хасах 32.
За тэгмүүд саний хамгийн хөвгөлж үзсэн энэ доотлын талиа дараачийн талиаг хооронд зэрэг тоглож үзнэ. Аяаггүй таарсан байна. За гих мэтлээ. Ерхэд бол амархан багаз. За одоо тайвшрах болоогүй guys. Одоо дахиад дараачийн талиаг хөвглөн. Энэ талиаг хөвглсөн. Өсөлтөө одоо энэ талиаг хөвглсөн. Одоо дараачийн энэ талиаг хэдүүлээ хөвглөнө гэсэн үг. Өмнө хэдүүлээ 1-р утсан дээр авсан бол одоо 2-р утас руугаа орж ирж байгаа. За энэ маань энэ 2 утас байна гэсэн үг. Тэгэхээр энэ 2 утас маань ингээд явж яваад хамгийн дээдлийн өнгө маань зүүн талаас эхэлж хөөж явна гэсэн үг. Тэгэхээр зүүн талын утас маань энэ цэг байна. Энэ дээрээ энэ багажаа байршуулсан гэсэн үг. За одоо яг хөхөр нөгөө багшнууд маань хэрэг болно гэсэн үг. 2 утас байгаа штэ. 2 утасны энэ зүүн талын хэсгийг нь хэдүүлэх хөглөх гэж байна. Нэг нэгээр нь хөглөнө. Тэхийн тулд баруун талын утсыг дуурахгүй тулд энэ эсгээгээр ингээд хааж өгч байгаа гэсэн үг. Одоо ойлгомжтой юу? Юунд одоо ашиглагдаж байгаа юм те? Та бүхэн сонсож байгаа арай жоохон бүдэг сонсогч байгааз. Одоо аваад дуурах юм. Арай илүү тод сонсогч байгааз. За одоо энийг хаагаад нөгөө хөглөгчөө бэлдээд хасах 15 жоон чангална. Хитэрчлээ багасгана. За ерөөд бол 0-т төгчөөд болно. 0.13 мурууд байдаг ч юм уу. Тийм үед болно. Мэдээж амьдрал ямар төгс зүйл гэж байхгүй. Заавал төгс байлгах шаардлага байхгүй. Тийм 0 хавцаа байж болно. За одоо энэ хөнгөө авлаа. Дуургаж үзье. Харин тийм солихоо сонсогдоод байгааз. За одоо зүүн талд хөглөсөн юм чинь одоо зүүн талыг хааж өгнө. Тэгэхээр зүүн талынхаа энэ хэсэгт нь хийж өгнө. За одоо энэ маань хаанд уурч байна. За энэ ингэж явж байгаад энд байна. Тэгэхээр энд нь энэ багжаа хийж өгнө гэсэн үг. Дуурглаа. Хасах 15. Жон чангална. За болцсон. Одоо энийг авч үзье. За одоо гоё сонсогч байгааз өмнө сая зүүн талын утсыг хөглөнгөд аваад дуурсан чинь нийлж байгаа юм дэлээ сонсогчсон тийм үү. Одоо энэ эсгийг аваад дуурсан чинь яг гоё чихэн нэг тийртэй биш сонсогч байгааз одоо өмнөх хөглсөн 2 өнгөө дуургаж үзье. За nice. Гоё сонсогч чинь тийм. За одоо хэдүүлээ сая нөгөө 2 утастай даралт тэгээд нэг утастай даралтыг яаж хөглөх тухай үзлээ. Одоо хэдүүлээ 3 утсыг яаж хөглөх үү те? Тэрийг одоо хэдүүлээ үзцгээе. За одоо хэдүүлээ өмнөх энэ лаг хөглж үзлээ. Одоо энэ лаг бага октавын лянг. Энэ маань нөгөө 3 утастай юу болж ирж байгаа. За 3 утастай болоод ирэнгүүт жоохон ярихтай болж ирдэг. Тэр хэмжээгээр илүү хариуцлага бас нэмэгдэж орж ирж байгаа гэсэн үг. За энэ 3 утсан дээр дуурч ин тэ. Одоо энэ багжаа ашиглаж хөглөнө. За одоо энэ 3 утсан амчаа одоо энэ зүүн талаас нь эхэлж хөглөн тийм үү. Тэгвэл энэ 2 утсыг яаж таглах вэ? Та бүхнийг хараа бодоод үзтээ. Өмнө бол ингээд 2 утастай байсан шүү дээ, тэ. Тэний зөвхөн баруун талын утсыг таглахын тулд баруун талаас нь шургуулсан тийм үү? Одоо энэ 2 утсыг таглахыг үл яах вэ? Яг зөв. Энэ голын утас болон баруун талын утасны голынх нь зарим энийг шургуулж өгнө гэсэн үг. Тэнгүүд зөвхөн зүүн талын утас дуурч байгаа.
За одоо энэ зүүн талын утас маань бидний аль нүхэн дээр дуугарч байна. Тэгвэл одоо харцгаая. За тийм ээ тийм үү. За энэ маань ингээ явж байгаад та нарт сайн харагдаж байна уу? Та бүхэн өөрөө дараа заваар нэг төгөлдөр хуураа гээд задлаад нэг хальт харах юм бол ер нь энэ утасны одоо энэ бүрхий чих нь хаана байна гэдгийг та бүхэн олж харна. Бичлэгэн дээр сайн харагдахгүй байж магадгүй шүү. За зүүн талын утас нь за энэ ийшээгээ хэдүүлээ нөгөө түлхүүр хийж өгнө. Одоо энэ багчаа хийж өгнө гэсэн үг. За одоо хөглөхөд бэлэн гэсэн үг. За одоо дуургаад хөглөд үзье. За ихэд бол 0 хэсэг дээр хэлбэлж яхад гайгүй. За одоо яах вэ гэхээр яг дараалал явна. Зүүн талын утсыг хэдүүлээд хөглөсөн юм чинь. Одоо дараа чинь голын утас. Голын утсыг хөглөе гэвэл захын 2 өнгийг хаах гэдэг байна да тий. За яг зөв. Шууд баруун талаас нь нэг шургуулж өгнө. Тэнгүүд бид нэр дахиад энэ байгаа. Энийг болохоор зүүн талаас нь шургуулад өгчнө. За тэгээд голын өнг маань яна харж байна guys. Энэ маань энд дуурж хахад би хажуу талын өнгийг хаацсан байна шүү дээ. Энэ миний сайн анзаараарай. За одоо хай. За харж байна ингэж дуурах нэ. За одоо яг хөөхөр энэ нөгөө голынхоо өнг гэхээр энийг аваад доошоо нэг болгоно. За тэгээд одоо хөглөнө. За хөглсөн гэсэн. Бүгдийг нь авчи. За одоо юуг нь хөглсөн ба? Голын болон захын. Тэгэхээр одоо баруун талын өнгийг хөглөе гэвэл түрүүнх шиг адилхан. Гэхдээ эсэргээрээ зүүн болон голын зайд нь шургуулж өгнө. Өмнө чинь хэдүүлээ баруун талд нь гол нь хийжсэн бол одоо зүүн талд нь хийгнэ. Одоо энэ баруун талынхаа утсыг хөглөх гээд байна гэсэн үг. Ойлгомжтой юу? Энэ маань болохоор хамгийн доод талын хэсэг. Одоо энэ зүүн талын өнг маань хамгийн энд байна. Голынхан маань энд байна. Доод талын өнг маань энд байна. Ингээд доошлол явж байгаа гэсэн үг. Ойлгомжтой юу? За тэгэхээр энийг доод талд нь хийнэ гэсэн үг. За дуургаад хөглөө. Жон суулна. За болчлоо. Одоо энийг аваад дуургаад үзье. Яг гой сонсогч байна. За гих мишлийн ихэд бол ингээд хөглөж авна. Та бүхэн ойлгосон байх. Нэгдүгээр утсан дээр болохоор ямар нэг ийм хаалт эсгийн огт хэрэггүй. Зөв шууд тухайн өнгө дуургаад тэр нөгөө усныхаа аппликейшн дээр байгаа тэр метр хараад чангалаад 0 дээр нь олгоод ингээд болоо гэсэн үг. Хоёрдугаар утсан дээр яах вэ гэхээр зүүн талаас нь дандаа хөөж хөглөн зүүн баруун. Тэгэхээр зүүн талын нийлэх хөглөх юм чинь баруун талынхаа өнгийг хаах болохоор энийг ингээд баруун талд нь шургуулж өгнө гэсэн үг. За дараагийнх нь 3 өнгө байгаа тийм үү? 3 утастай. Сая хөглж үзлээ шүү дээ. Тэрнийх нь зүүн талаас нь эхэлж хөөх юм чинь гол буюу баруун талын хоорондох зай руу энийг эцсийн хэрэг ингээд шургуулад өгчнө гэсэн үг байна. Тэгээд зүүн талын өнгө чинь ингээд дуугарч байна гэсэн үг. За дараа нь голын өнгийг дуугарахын тулд яах вэ гэхээр энийг хамгийн баруун талаас нь шургуулна. Нөгөөд хоёр дахь хэсэг нь болохоор зүүн талаас нь шургуулна. Тэгэхээр голын өнгө маань зөвхөн дуугарч байгаа гэсэн үг. За дараа нь баруун талын өнгийг шургуулъя гэвэл
энийг яах вэ гэхээр өмнө нь болохоор гол буюу баруун талынхаа зайд нь шургуулсан бол одоо баруун талын утсыг хөвлөж байгаа юм чинь эсэргээрээ зүүн болон голын зайд нь энийг шургуулчихна гэсэн үг. Тэгээд зөвхөн баруун талын утсыг ингээд хөвлөж байгаа гэсэн үг. Ялангуяа бүхэл өдөржингөө юм болно. Мэргэжлийн хүмүүсүүд яг нэг 2-3 цаг суугаад хөвлөждөг. Тэгээ үүний хувьд бол нэлээд үнэтэй. Би чинь бараг нэг 5 жилийн өмнө хамгийн сүүлд хөвлөвөл. Тэр хүн маань болохоор 200 мянгаар хөвлөсөн. Одоо ясныг мэдэхгүй. Үнэ ихсэн ч гэж магадгүй 300-400 мянга ч юм уу те. Хэрвээ та бүхэнд хөдөлгөөрөө бас ингээ хөвлөлийг хүсвэл та бүхэн доор байгаа миний Instagram хаяг руу холбож надад бас хөвлүүлж болно шүү guys. Би бол нэг юм үнэтэй хөвлөхгүй. Тэгээ тухайн төвөдөрхөр хэр хөг алдагтай байна. Тэрнээсээ шалтгаалаад үнэ бас ингэ өөрчлөлтүүд явна шүү guys. Хэрвээ та бүхэнд энэ бичлэг таалагдсан бол бүгдээрээ гоё лайк дарж хэмжээрэй. За тэгээд мөн subscribe дарахаа битгий мартаарай. Бараг бичлэг үздэг хүмүүсийн бараг 70-80% subscribe хийгээгүй юм лээ. Бүгдээрээ гоё subscribe хийгээд хурдан 10,000 болоо гоё mystery box гоё хамтдаа задлцгаая. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр bye guys. Peace out.